Böyle. Evet, bu bastı. Энэ утас татаад залгуур татаад байна гэж байна. Татаад шүү. Дай чатсан байна. Наагаарч. оны насан туршидтын аймгийн аврагч тоглох тэмцээний эмэгтэй аваргын алтан медалийн төлөө тоглох хоёрыг тоглож байна. Талбай дээр Эрдмийн талаас сургуулийн 1-р багийн баг тамирчид болон 2018 саяг орнод тоглож байна. Өцөний тавдар хамгаалсан дөрөлөг анх төлөхөд өглөө үүлэнцгийн тоглохоо 16 хамгаалаад сэрэг тоглохоо байна уу? Үүлэнцэг хамгаалсан шууд 3-6 голоор хамгаалтаас солонгоо ороод ирж байгаа. Дөрөлөг бодлого сэтгэлээ үүлэнцгийн тоглохоо хэзээ үлээс алуудад оруулсан 16 хамгаалаад сэрэг тоглохоо Баясгалангийн алтаас Соломбог за боёо яригч тоглохоо самжилт болж байна. 2-2 болж үзсэн. Эрдмийн талаас сургуулийн 1-р яг энэ баг бүрэлдэхүүн 2023 оноос хойш дараалал нь 4 удаа аваргын төлөө гараад ирсэн. 4 удаа аварга 3 удаа аваргалцсан байгаа. 4 дахь аварга авах гээд талбай дээр гарч ирсэн байна. Аварга хамгаалах гээд гарч иржээ. За 3-2 3-3 4-4-с нэг өргөсөн тоглооны талбайгаад навж байна. 4-3 Баясгалангийн даваалт. Эрдмийн талаас сургуулийн 1-р багийн баг тамирчид бол одоо үүлэнцэг буюу аривжих Солонго гэсэн 3 тоглогч хөгжлийн лигээс Мовси 3-3 Актем багаас энэ жил өрсөлдсөн байгаа. Мөн уурхачин клубээс Өлзийний мангацд 2 лигт өрсөлдсөн байгаа. Анх зүйлэн тоглох явсан оновчтой болж байна оноо авсан. Баясгалан даваалтан дээр нэлээд төлөг давчлаа да.
За, Буяр чаалтнаас гаргаж байна. 4-5. За 2018 гэдэг бүрэлдэхүүн бол Спортын мастер анх Эрдэнэсх болон Спортын мастер Алтан цолгосон хоёр багшаас бүгд гарч ирсэн тоглогч нар байгаа да. Бүх уралдаан тэмцээнээс улсын тэм чанартай тэмцээнээс ер нь тогтмол сахан амжилттай өрсөлдөг гол тэмцэл байлаа. Тоглоом амжилттай 5-5. Тоглоом амжилттай 5-5. За яг энэ бүрэлдэхүүнээр анх цолын баг Эрдэнэс сургуулийн 1-р Дорн тайм зохион байгуулагч идэрчүүдийн улсын аврагчлалын тэмцээнээс хүрэл медалийн болсныг хангаж байлаа. Тогтмол сагаа ажилладаг. Амжилт үзүүлдэг л дээ. Оноо 7-6. Буяр ич навалт. Дотор мөнгө навлах боломжгүй. Бай пас. Баясгалан шот оруулсан. За дөрөвсөн тоглоом амжилттай. 8-6. 2023 он зохион байгуулагдчихсэн Баян онгор зохион байгуулагдчихсэн хүүхдийн спортын 7 дахь наадмаас мөнгөн медалийн шагналыг хүртэж байлаа энэ бүрэлдэхүүнээс. 2022 оны өсвөрийн улсын аврагчлалууд дээр супер 8 багаас мөнгөн медалийн боловсролыг хангаж байлаа. За үзэний оролт амжилттай. 9-6. За энэ тоглолт аратаас эрэхтэй хүрэл медалийн төлөө тоглох хоёр баг хоорондоо тоглоно. Гурван сайхан сум болон Эрдэнэ талаас сургуулийн 1-р хоорондоо тоглох гарч ирсэн байна. За Эрдэнэ талаас сургуулийн 1-р болон Эрдэнэ сургуулийн эрэхтэй эмэгтэй баг тамирчид эрэхтэй баг нь хүрэл медалийн төлөө, эмэгтэй баг нь аваргын алтан медалийн төлөө медалийн өнгөө үзэж байна. 4-р гаргаад өгсөн Уйлзины мяалт уцаалаа. Хамгаалтаа сул. Дотоо пас 2 гаргаад занх цул. Хавраг амжсан тоглоом амжилттай. 16 болгож байна нөгөө. 4 дуусар гараад ирсэн нөгөө. За өнгөрсөн жил UB Phoenix-оос Уйлзины юм анх цул үүлэн цэцэг 3 энэ Phoenix-оос аврагын дээдлигээс аврагын боловсролыг хангаж байлаа. Хамгаалцай. Анхцул 2-2 дөрмжсэн 1 драм 2 драм галаад сэрэг дутлуугаараа тоглоог үзтгэлээ. Буяр 5 драм галсан. Уйлзины нэмийн оролт холбол намдж байна. 11-6 орсон хуралт амжилттай. За давалт амжилт болсон. 7-11 болгож байна нөгөө. Ойр төссөн. Үдэнцэг хүлээгээд авсан. Уйлзины нэмийн тоглоо. Амар тоглоо байна. Хоёр 8. Анх цулын давалт. Давалт амжилттай. 2018 баг мөрөж очиж байгаа.
хоёулаа гаргасан Солонгогийн тоглоо. Ий шуурга өргөсөн тоглоо амжилтгүйс хаалтгүй гараад ирсэн тоглолт. Холболттой олон сая. 9-12. За тоглолт амжилтгүй байгаа донсон. Нэг чи ямар тоглох вэ? Ийм дээр Үлэнцэг заасал болгоод оруулсан. Собараад ирж байгаа. Үлзийний минь одлоо. Үлзийний анхцад хоёр хоорондоо гоё оршиж байна. 14 сал болоод ирлээ оногоо. Солонгын авалт. За солонгын авалт оногоо авлаа. 15-9. Хаалт содруулсан захаалт. Баясгалан нэрлэг холбоодог лөө үлэнцэг. Хаалтаас гаргаж байна. 16-9. Завсарлага захиаллаа. 2 гарна. даа болсон даа шүү гэж. Эхний барлаа. Би болсон. Энд дээр юм зураас шигсэн гэсэн шиг. Чи нэг аваад энэ зураас нь. Юу яа Хоёрын засал багцаа дууссан. 10-16 байгаа. Үлзийний дөрөвдөг холбоодог гэсэн Баясгалангийн тоглоо. За. Тоглоо амжилттай. 11-16 болгож байна нөгөө. Үлзийний мардалгад явлаа оноо авсаа. 17-11. Тоглоом шталгч дарагчдаа олон гаргаж иж байгаа үзэн юм. За дарны даваа. Хорын дээр солдорсон хэдэж даваа тоноо авч байна. 18-11 гэсэн. Оролт гүйцэтгсэн анх цул хамгаалаад дөрөвдөг холбоод гисэн Үлэнцгийн тоглоо амжилттай 19-11. Манайгаа олдуулж байна. Ихний хэмжээг уламжлалт оноор өглөө. Үлзийний bypass Хадрамгасан хаалцруулсан Баясгалан хоёр дээрээс тоглоог гүйцэтгэлээ. Борын араанд тоглоог гүйцэтгсэн анх цолыг дээр хамгаалаад Баясгалан дэрнэг болбол гүйцэтгсэн Үлэнцгийн тоглоо 4 авалтан гураа гэж байна. 12-19.
дээрээс л явуулсан. Буярчгийн оролт харааргад орчлоо хамгаалтаас сул гаргаж иж байгаа. Баясгалангийн тоглоо 2 алтнаас болтуулаад дөрвөлөө мөшгсөн тоглоо амжилт болж байна. 13-19. Буярчгийн хувьд бол сая хөгжлийн лигийн анх дугаар хөгжлийн лигээс 2 дугаар төргийн тоглолтын дээр давтлагаараа 3-т явж байл оноо авсан тоглолтоор давуултаараа нэгт бичигдэж байсан. 2 дугаар төргийн тоглолт гэснээс хойш 5 сайн тоглолтыг гаргасан шүү Буяр авч байгаа. 20-13. Эрдэмтэн талаас голын 1-р баг. Эхний жиг авах боломжтой оноо дээр ирлээ. Үйл нэцгийн давуулалт амжилт бай. 2018 багт өмшөлж очиж байна. 14-20. Анх цол дөрөвдөрөөс болоо амжилттай. 21-14 харьцаатай эхний чинь тоглолтыг Эрдэнэ талаас голын 1-р баг амжиж нээж харьцаа нэгдэг болсон. Аврагын алтан медалийн бодлыг хангахад ганцхан алхам болтлоо дээ. Нээж харьцаа нэгдэг. Тонгот 2-р чинь тоглолт эхэлнэ. Хоёр дугаар чинь тоглолт эхлэхэд бэлэн болсон. Анх зүйл давалт гүйцэтгэж эхэллээ. Давалт амжилтгүй. Үлэнцэг Сарвага хоёр захаалтны дээрээс тоглоод байгаа авч байна үлэнцэг. 1-1. Нандагийн давуулалт. Дөрөлгөө гаргаад өгсөн алдцаалаа. 2-1 болгож байна оноо. Сайн давуулалт оноогоо авч байна энэ. 3-1 болгож байна. Галтаа гарах гээд үтсэн ард буяа ярьж хамгаалаа дөрөлгөө холболт гүйцэтгэлээ үлэнсэг захаалтнаас дээрээс авах гүйцэтгсэн. Нэгрэггүй гүйцэтгэл тоглох амжилттай 4-1 болгож байна. Хаврагч ирсэн давалт байна Нандагийн давуулалт. Анх цол хамгаалсан Баясгалан үлэнцгийн тоглоо амжилттай 3-аас нь тоглоо явна. 5-1 болголоо. Хаалт амжилттай 6-1. Дөрөлг ололт гүйцэтгэлээ Баясгалангийн албацаасан ард тадрын хамгаалал босоод ирж байгаа 3 араас тоглоог гүйцэтгсэн. Буярч хамгаалаад Үлзий нэмийн оролт амжилттай.
7-1. Хоёулаа олдох үстгэлээ. Хамгаалтаас ороод ирсэн. Баясгалангийн албацаасан агсч 4 оолтон гурагчж байгаа юм шүү. 8. Болжээр анаага. Савсарлаг захиаллаа 2 гарна. За Нандигийн тоглолтод та үргэлжилж байна. Сонор улсан. За 3-2-ын хатуураад байгаа авч. Хайдис. Атлантай. Арав хоёр. Дөрөвдүгээр түлхэр гисэн үүлэн цэцгийн тоглоо. Нандигийн Нандаа хүлээж аваад үүлэн цэцгийн тоглоог өсгөлөө 16 дараа хамгаалсан сэрэг тоглоонд Өлзиний хамгаалаад үүлэн цэцэг тоглоосаа авч. 12 12 юм биш үү? Анаа. За тоглоом амжилттай болж байна. 3-12. Pass. Тоглоом амжилттай. Үүлэн цэцэг тоглолт гаргаж ирсэн. За энэ тоглолтын арга дээрээс эрэгтэй хөрөл медалийн тоглолт явагдана. 3 цагаан сон болон Эрдэнэ талаас сургуулийн 1-р хоорондоо тоглоно. Давуу цаанаага авсан үүлэн цэцэг 14-3 болгож байна. Үүлэн цэцэг тоглох госолмог ороод ирж байгаа. Хамаагаад оролт гүйцэтгэлээ 15-3.
сулмаг ороод ирж байгаа. Анх зул дөрвөлөөгөө мөчсөн тоглох амжилттай болж байна. 4-15. За давалт гарлаа. 16-4. Баясгалангийн давуулалт. Ард зургааны үлдэнцэг хамгаалсан сөрөг дуулахад анхцуул. Тоглоомжтой. Хаваран. Нэг тоглосон хамгаалтын сүм талбайгаа давж байна. Хоёр хүн дээр залгаач чамсангүй. 17-5. Буяа ирж тоглолтын дээр гарч ирж байгаа. Амсуу Эргэргөөсөө 18-5. Сайн авалт гой чөлөөг давлаа. Хаалцад орсон давдар хамгаалаад хоёр түндэр залгоо шууд амжсан шүү. Дөрөв уралт гүйцэтгэсэн хамгаалаад өөрөө дутман шилжлээ. Үлзий нэмийн тоглохоо хамгаалсан. За дарсан. 19-5 боллоо. Буйныг давуулт. За давуулт нагаа. Хөгжлийн лиг 2 дахь төргийн тоглолт гэснээс хойш Хөгжлийн лигээс 2 дахь төргийн тоглолт гэснээс хойш давуултаараа оноо авалтын тоглогч оноо авсан тоглогчдоор тэргүүлсэн тоглогчдын нэг байгаа. Гоё ярьж байгаа. За 2 дахь төргийн төгсгөл үрдэл 20 давуулт амжилттай болголоо да. За давуулт амжилттай болж байна. 2018 гүмшиж очсон 6-20. Ердөө ганцхан авчгаад 4 дараалсан аварга авах нь дээ. Эрдэнэ талаас нь 1-р ог. Ангслар төгсгөл явуулах нэ. Хоролт гүйцэтгсэн. За давхар нэг байгаа да. 21-6-гийн харьцаатайгаар 2 дахь хэмжээний тоглолтыг Эрдэнэ сургуулийн 1-р ог авснаар ээжээр 2 тог болж 2026 оны Дундгуй аймгийн насан туршидын аймгийн аварга шалралт тэмцээний аваргын алтан медалийн бослыг хангалаа. Мөн 4 жил дараасан аваргын бослоо авлаа. Дамгуудгүй хэрэгтэй хөрөл мэдээллийн тоглолтын нэг тоглолтоор үзье.